Энэ бол одоо Монгол Ардын нам бас нэг 100 жил Монголын төрийг барьсан. Бас нэг тийм ээ Монгол төрийн гол тулах баг нь ноён нуруу гэдгээ одоо үзүүлэх хэрэгтэй. Ингэж Монголын төрийг самарч болохгүй. Бас байлдаж болно. Ингэж байлдаж болохгүй. Монголын төрөөр ингэж байлдаж болохгүй. Ёстой болохгүй. Ер нь бол одоо би бол эдний намын Ахмад Увийнхнийг их өгүүлж байна. Эдний намын Монгол Ардын намын Ахмад Увийнхэн байсан бол тийм ээ арайч бас ингэхгүйсэн баг. Энэ залуучууд нь бол хэрсдэрч байна. Өнөө маргааш бас бодохгүй байна. Биднэрээр энэ парламент дуусч байгаа юм биш байхгүй үү? Тэгээ бид нар зүгээр өнөөдөр бие биендээ хариуцлага ярьж бие биенийг энэ парламентаас шахан зайлуулж хөөж гаргахын тулд бүхэл бүтэн Монголын парламентын дархлааг шууд өгөх гэж байна. Тэгэд ийм санаачлаг орж ирээд энийг нь хилцээд байж гэнэ гэдэг бол миний бодлоор таагүй л байна. Сая байнгаараар дэмжигдчихв. Тэглээ дэмжигдчихлээ. Тэгээ одоо тэгээд чуулганаар би одоо их хурлын гишүүдээс бас гуйж байгаа. Энийг хэрвээ бид нэр хилцээл эхлэх юм бол нүгэл үлдэж байна л гэсэн үг. Энэ Монгол төрийн төрд байгаа хүмүүс ингэж байшингаа шатаахыг нь хувийн эрх ашиг, хувийн айдас одоо юу гэдгийг, хувийн сэтгэл хөдлөл нэг олон нийтийн сошиалын 2 коммент даахгүй. Ингээд Монголын парламентд төрөө нураах гэж байгаа. Тэгээд энийг хилцээс нь явъя, хилцье гэж ингэж хагас шийдвэр. Энийг би нүглэл гэж бодно. Инг гэж гүшин болоогүй шүү дээ. Тангар хөргөөгүй шүү дээ. Харамсалтай л. Ёс зүйн асуудлыг яаж хэмжих юм бэ гэдэг нь өөрөө нэлээд хэрэгэлзээтэй. Ёс зүйг ерөөсөө тодорхойлж, ёс зүйг бүгднгийн ёс зүйг хэм хэмжээ үг үйлдэл хүний тийм ээ. Энийг тодорхойлох боломжтой хаач байхгүй шүү дээ. Чадахгүй байхгүй. Тодорхой хууль дүрмийн хүрээнд л энэ хууль дүрмөрөнд юм байна л гэдгийг л хувьчлах хэрэгтэй болох шүү. Ёс суртахуунгүй байхаа үйлдэлүүд хэн нэгэн ёс суртахуунгүй байсныхаа төлөө хэн нэгэн ёс суртахуунгүй байгаагийнхаа үр дагаврыг өөрөө энэ нийгмийн амтнд чинь нийгмээс хүртчихдэг байхгүй. Ёс зүй бол зүгээр дүрмийн дагуу байхыг л хэлээд байгаа байхгүй. Тэгээд дүрмээ биелүүлдэг, хуулийн дор байдаг. Хууль зөрчиггүй л бол тэр хүн ямар ч ёс зүй хүн биш байхгүй. Зүгээр ёс суртахуунгүй үйл гаргаж бол хүнлэг биш. Оюун ухаан түн шиг биш. Нийгэмшээгүй тийм ээ. Олуулаа зэрэг амтарч чаддгүй. Бусдыг үлэмшөөрдгүй, бусдаа төвг боддог ч гэдэг. Энэ бол ёс суртахуунгүй л. Ёс суртахуунгүй байгаа хүмүүс бол тэдэргүй нийгмээс тусгаарлагдаж идэг. Өөртөө тэдэргүй нийгэм нь дүнгээ тавиад хариуцлага тооцсон шүү дээ. Нийгэм нь өөрөө сүргийн учраас. Тэгэхээр ёс зүйг бол бид нэр одоо үг үйлдэл болгоны хэм хэмжээ тогтоогол эхлэх юм бол баларна. Тэгээд сүүлдээ одоо парламентод их хурлын дараа нь орж ирэнгүүт босч ёсолсонгүй гэдэг байдал руу л орж штеп. Ингээд нэг хэм хэмжээд шинэ жишг тогтох тусмаа цаашаа ахичдаг байхгүй. Тэгээ хизээч нөгөө ахиулаад эцэст нь тулгаж чадахгүй зүйлээр бид нэр оролдож болохгүй байхгүй. Энийг одоо зөвхөн монголчууд ингээл бид нэг бодох гэдэг шаардлага алга шүү дээ. Бэлэн өчнөө философчдын энэ олон мянган жилийн судалгаанууд хэлэл өгсөн байж л байгаа шүү дээ.